дараагийн сургалтын талаараа мэдээлэл өгөх гэж байна. Тэгээ дараагийн сургалт маань болохоор юу вэ гэхээр далд ухамсар тэ бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ? Далд ухамсар гэж яг юу вэ? Тэ яг энэ талаар одоо дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн маш гоё сургалт орно. Тэгээд хамгийн гол нь тэр сургалтын маань одоо давуу тал юу юм гэхээр бид нар одоо ингээд амьдралдаа мэдхгүй чадахгүй одоо нэг юм аргыг нь олохгүй ч юм уу яагаад би юм болчихв те яагаад ийм зүйлсүүд надад тохиолдоод байгаа юм яагаад би зүтгээд тахад ийм амжиг те миний хүслээр ингээд бүх юм болохгүй байгаа юм ч гэдэг юм уу за эсвэл одооныхаар одоо бидний хэлдэг нөгөө ямарх ч гэдэг юм уу те тэгээ ийм одоо учир шалтгааныг олохгүй нэг юм амьдралын учир шалтгааныг олохгүйгээр амьдрал ямар хэцүү юм бэ амьдрал тэгээ би хичээгээ зүтгээд тахад яагаад ингээд надад ингэж хатуу хандна вэ эдэр гэсэн явж идэг тохиолдлууд байдаг. За би ч гэсэн яг тухайн үед бол тэгээ явж исэн. Тэгэхээр далд ухамсар гэдэг бол юу юм гэхээр яг энэ зүйлсүүдийн талаар ярих юм. Тэгэхээр ингээд бидний одоо амьдралд нөлөөлж байгаа нөлөөлөл энэ дэлхийн ертөнцтэй холбогдож байгаа энэ холбоос энэ амьдрал дээр одоо хэрэгжүүлж байгаа энэ ганчимаг гэдэг хүнийг тодорхойлж байгаа энэ тодорхойлт нийт одоо миний ил ухамсараас гардаг нь ерөөсө 3-4% байт юм байна. Харин миний далд ухамсарт хадгалагдсан нийт 97-оос 96% нь хадгалагдсан юм далд ухамсарын тэр энэ үйлдэл учир шалтгаанаас одоо миний амьдралын хэм маяг бусдад нөлөөлж байгаа нөлөөлөл би бусдад хэрхэн хандж байгаа миний байр суурь нийгэмд ямар байгаа юм миний хүсэл тэмүүлэл ямар байгаа юм энэ бүх зүйлс нөлөөлөгч идэм. Тэгэхээр бид нэр энийг өөрсдөө мэдхгүйгээрээ одоо би угаасаа л ийм хүн би угаасаа л ингэж амьдрах ёстой ч гэдэг юм уу те иймэрхүү ингээд явж байгаа тохиолдлууд айгүйх байдаг болвол энэ бол угаасаа л миний гэдэг зүйл бол биш юм байна. Бид нар хин нэгэн хүний гадны нөлөөллөөс болоод миний далд ухамсарт нь бичигдсэн тэр мэдээллээр өөрийгөө би угаасаа ийм хүн буюу миний зан чанар биш шал өөр хүний зан чанар одоо юу гэдэг манай аавын ч юм уу манай ээжийн ч юм уу те миний найзын ч юм уу хин нэгэн хүний тийм гадны нөлөөллийн энэ бүх зүйлс мэдрийн тархинд бичигдчихэд энэ одоо тархинд бичигдсэн энэ бүх зүйлсүүдээрээ бид нар бодож сэтгэж үйлдэл хийж явж байгаа юм байна. За тэгвэл энэ хичээл дээр яг энэний талаар маш дэлгэрэнгүй одоо орох болно. Тийм учраас одоо бид нар далд ухамсартай яг энэ хичээлийг сонсцохороо яадаг вэ гэхээр за өөрийгөө хамгаалаад эхэлдэг. Нэгсэндээ тархинтаа фильтр тавиад эхэлдэг. Би одоо энийг бодох ёстой юу, бодохгүй юу? Яг энэ миний хүсэж байгаа зүйл мөн үү биш үү? Одоо бидний одоо далд ухамсар би одоо жишээлбэл энэ өрөөнд орж ирээд те бүх зүйлсүүдийг анзаараагүй байлаа гэхэд миний далд ухамсар бүх зүйлсүүдийг бичсэн байдаг. За тэгээ хизээ нэгэн цагт юм ижил одоо нөлөөтэй ч юм уу янз бүрийн одоо зүйлсүүдэд ороод тэгэхээр тэр зүйлсүүд ингэж сөхөгдөж буюу сэтэрч гарч ирж байдаг. За аимшигын кино их үздэг, эсвэл инээдмийн кино их үздэг. Чи яг ямар хүрээлэлтэй, ямар хүмүүстэй байна. Тэр нөлөөлөл давтаад яг тэр зүйлсүүдээр нөлөөлүүлээд байх юм бол чиний тарих яг тэр мэдээллийг хадгалж агаад эргээд чамд яг тэр зүйлсүүдийг санал болгох. Тэгэхээр яг тэр зүйлсүүдийг санал болгоод учраас чи яг тэр зүйлсүүдийг хийгээд яг одоо юу гэдэг магадгүй чиний хүсээгүй амьдрал, магадгүй чиний хүсээгүй те үйлдэлүүд чамаас гарцсан байгаад байдаг. Тэгээ энэ нь одоо яг би ийм юм уу гэхээр чиний биш хин нэгэн хүний ийм зан чанарыг чиний далд ухамсар хадгалсан байдаг учраас яг энүүгээрээ чи үйлдэл хийгээд бусдад нөлөөлж идэг байхад. За яг энэ хичээлээс маш дэлгэрэнгүй мэдээд ирэхээр бид нар яадаг вэ гэхээр үнийг засаж болдог тархиндаа фильтр тавиад би өөрийнхөө тархийг юугаар нөлөөлөх гэдгийг өөрөө дүн шинжилгээ хийгээд тэрийгээ цаашаа амьдралдаа хэрэгжүүлээд явах юм бол амьдрал бид нар алдахгүй, бүдрэхгүй тэгтээ ямар нэгэн одоо зүйлсэд одоо хүрэхэд одоо энэ ингэх болов тэгэх болов хин нэгэн хүнээс асуух биш өөрөө энэ тархиа удирдах буюу тархи маш ухаантай тэгээд тархи бодит болон хуурамчийг ялгах чадваргүй байдаг. Тийм учраас тархи одоо жишээлбэл ингээд хүн ингээд инээж хахад инээхэд тархи энэ одоо инээж энэ гэд тийм аз жаргалын даавар буюу химийн урвал гормонуудыг ялгаруулдаг болол уйлж байгаа тийм гунгийн даавруудыг ялгаруулдаг. Харин уйлж явахдаа инээж байгаа юм шиг уруулаа хөдлөхийн төдийд тархи хандуурдаг. Тэгэхээр тархи бодит болон хуурамчийг ялгах чадваргийн хүчтэй. Тэгвэл бид нар энэ тархийг зөв зүйлээр нь ашиглаж олно гэсэн үг. За жишээлбэл нэг юм жишээ байдаг л да. Хүний нүдэн дээр ингээд улаасан төмрийг
төмөр бол асгаж агаад яг ар нуруунд дээр нь дарахтаа зүгээр хүүхүүдэн төмөр дарахад арьс төлөгдчихсэн. Бүр туршилт хийж үзсэн байгаа байхгүй. Тэгэхэд нүд буюу харлаа тархинд мэдээлэл очлоо. Улаасан төмөр миний арьсан дээр дарж байна. Арьс дотроосоо хүйтэн төмөр тавьж хахад арьсыг төлөх тийм чадвартай байгаа байхгүй. Тэгэхээр тарих ийм хүчтэй. Тэгэхээр бид нар ихэнхдээ тархиндаа яадгүй гэхээр дал тухамсартай яадгүй гэхээр би чадахгүй байх. Би чадах болоо да. Эсвэл одоо юу гэдэг маш их одоо хэмжээний мөнгөний асуудалд орсон. Өрөнд орсон байвал өрнөөсөө гармаар байна. Өр гэдэг зүйлийг бид нар энэ одоо тархинд яриадахаар одоо өрнөөсөө гарах гэдэг зүйлийг ойлгохгүй өр гэдэг зүйлээр яваад идэв юм. За өвчин зовлонгоо болмоор байна. Тэгэхээр өвчин зовлон биш. Гүй гэдэг тийм зүйлийг дал тухамсар бичдэггүй ойлгодгүй юм байна л да. Бидний тарих. Тэгэхээр эрүүл сарвал болмоор байна. Эд баялагтай болмоор байна гэд амнаас гардаг үгээ хүртэл өөрчлөх ёстой гэдгийг яг энэ дал тухамсрын хичээлээс та нар мэдээд амьдралдаа хэрэгжүүлээд эхлэх юм бол бидний амьдрал гайхалтайгаар өөрчлөгдөж болно. Ийм гоё боломжийг одоо бид нар амьдралдаа бүр ийм эрэлтийг хийсэн ийм гоё хичээл байгаа. Тэгээд та хэд маань бүтэнсэ өдөр 14 цагаас байгаа. Энэ бүтэнсэ өдрийн 14 цагаас Art Coffee Shop-тай зөмөрөө уулзцгаая. Тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээллийг хичээлээс авцгаая. Тэгээд дээрэс нь бид нараас хичээл дээр ирэхээр бодит гоё жишээнүүдийг бас ярьдаг байгаа. За тэрний дараагийн сэдв болохоор бид нар ингээд сэдвээ ингээд янз бүрээр одоо яг хүний амьдралд хэрэгтэй юм сэдвүүдээр буюу хувь хүний хөгжлийн болон за ер нь дал тухамсар гэж юу юм, хорвоо ертөнц гэж юу юм, аура энерги гэж юу юм те энэ бүх зүйлсүүдтэй холбоод амьдрал дээр одоо хүмүүсийн болон өөрийнхөө амьдрал дээр гарсан төрслгүүдийг нэгтгэхэд нэг юм цул хичээл болгоод байгаа. За тэрний дараагийн сэдв бол харизм гэдэг сэдв байгаа. Жишээлбэл харизм гэдэг сэдв гэхээр юу юм гэхээр хүмүүс харизм гэхээр за энэ бол угаасаа л ийм хүн. Энэ угаасаа харизмтай хүн гэж боддог бол харизм гэдэг зүйлийг бид нар өөрсдөө бий болгодог буюу чи өөрөө өөрийнхөө харизмыг бүтээдэг. Тэхийн тулд би ямар байх хэвтэй. Ядчил те бие яаж цэх авч явах хэвтэй. Хүнтэй яаж харилцах вэ? Тэгээ ямар хувц өмсгэй. Хүнд яаж нөлөөлөх вэ? Юу ярьж явахдаа ямар сэдвээс эхлэх ёстой. Тухайн хүнээ ойлгохын тулд тухайн хүнийгээ яаж таньж мэдэж тухайн хүнтэйгээ харилцан ойлголцож буюу сэтгэлийн нээх боломжтой юм гэдэг ийм бас маш чухал хичээл байгаа. За тийм учраас аль болох хичээлүүдийг таслахгүй өдөр өдрийн цуврал хичээлүүдээр явах юм бол нэг л мэдээж чиний амьдрал гайхалтай өөрчлөгдсөн байх болно. Тэ чиний амьдрал өөрчлөгдснөөр нэггүй хүний амьдрал өөрчлөгдөд тэ маш олон одоо нөлөөлөл гэдэг зүйл эргэн тойрны хүмүүсийн нөлөөлөлд маш их томоор нөлөөлж идэг. Тэгэхээр чи амьдралаа өөрчлөх юм бол чиний эргэн тойрны бүх хүмүүсийн амьдрал ч гэсэн дагаад өөрчлөгдөх ийм гоё зүйлсийг бид нар энэ хорвоо ертөнцийн бүтээх боломжтой. Нэг амьдрахнаас нь гайхамшигыг бүтээж болж байна тий. Ягаад ингээд зарим хүмүүс амьдралд гутраад би ер нь ингээд гэхэд амьдрал гэдэг бол гайхалтай. Тэрийгэ мэдрэхгүйгээр бид нар ингээд наадахын буюу өнгөцгөн өнөө маргаашийн зовлон зүдгүр өнөө маргаашийн нэг жоохон бэрхшээлийг харж гутраад байдаг. Харин бүхэлдээ ингээд дэлгээд харах юм бол амьдрал гэдэг ийм гоё зүйлстэй чад ягаад тэр нэг юм жижигэн тэр чулуунуудыг олж хараад гутраад байгаа юм бэ тий. Тэгэхээр ийм гоё хорвоо ертөнц ийм гоё амьдрал өнөөдөр хүн болж төрчөөд амьдрсан шиг амьдраад аз жаргалыг мэдрээд нэг хаяг кофе ууж явахдаа хүртэл кофеныхаа амтыг мэдрээд залгих, амтлах, хоол идэж явахдаа хүртэл хоолныхаа амтыг мэдрэх тий. Унтж явахдаа хүртэл өөрийнх нь дээр би одоо заримдаа тэгдэг байхгүй ингээд амар их машин бариад юм гадар явж байгаа л хаяа ингээл орж ирэл ингээл орон дээрээ өвтгээрээ яг ингээл нуруугаа ингээл яг миний хоор ингээл нэг гоё юм зөөлхөн ингээл миний нурууг ингээл амрааж байгаа яг тэр мэдрэмжийг мэдрэх хорон бүрээс аз жаргалыг мэдэрч амьдарцгаая. Амьдрал нэг л өдөр дуусна. Тэгээ хизээ дуусна гэж ингээд бүр тэмцэлдэж тэ бүр ингээд амьд байх гэж байгаа юм шиг юм зовж зүдэрж өөлж үнжиж ингэж амьдрах хэрэгтэй юм бэ тэ. Тэгэхээр амьдрал цаг хугацаа явдгаараа л явна. Тэр өдөр би гуниглалаа гэд миний тэр өдөр дахиж хизээш надад эргэж ирэхгүй байхгүй. Харин тэр гуниглаад уйлж байгаа тэр өдрийг би аз жаргалтай буюу тийм амьдралдаа дурсамж бүтээсэн баймаар байгаад байгаа байхгүй. Тэгэхээр амьдралд тэгдэж штэ аз жаргалтай амьдрал гэж байхгүй. Аз жаргалтай тэ өдөр гэж байхгүй. Аз жаргалтай хорон мөч гэж байдаг.
эдгээр мөч бүрийг аз жаргалыг бүтээж амьдрах юм бол энэ насандаа тий энэ амьдралдаа бид нэр хүн болсны өтө учир шалтгаан байна. За чи өөрөө аз жаргалтай болоод өөрөө бүх юмыг гэгээлгээр хараад ирэхээр чиний эргэн тойрны бүх хүмүүс чамайг дагаад одоо эрг нөлөөнд чи автаж эхэлдэг, чам руу татагдаж эхэлдэг, эрг энерги, сөрөг энергиэс илүү хүчтэй цацруулдаг гэдгийг л та хэд маань аягуулсаа ойлгох хэрэгтэй. Тэгээд цөмөрөнд нь амжилт хүсье. Тэг хичээлдээ эрцгээгээрээ.